Анх гарч ирэхдээ уян зөөлөн гар хөлн бүрэн тэнийдэг байсан. Сүүлийн 5 жилийн хугацаанд баг зэрэг хөшөөн болоод байна. Гэхдээ л хувцсыг нь өмсөөлж, тайлж болж байгаа. Анх гарч ирэхдээ 46 кг байсан. Одоо 42 кг байгаа. Энэ нь эхний 1 сард цочирхон жим буураад одоо бол тогтсон жинтэй байгаа. Түүний жин нь буурахтаа биенээс нь ягаавтар өнхтэй, анхлан үнэртэй шингэн нэвчин байгаад жин багассан гэж тайлбарласан. Хүйсний нөхөн байна уу? Байна. Тэр одоо энэ хүн, эр хүн, тэр хүн, эм хүн гэж ялгагдах шинж бэлгэн байна уу? Байна. Замдаа байна. Тэрнээ багасж байх юм уу? Ихсэж байх юм уу? Хэвэн байх юм уу? Тэр хэвэн байна да. Би энэ баг зэрэг хөшүүн болсон ч элгэн дээр нь дарахад гидсэн хонхоогоод буцаж хэвийн байдалтай ордог. Биеийн дулаан нь 32 градус, шилэн хоргонд байлгадаг. Амьсгал нь шилийг цантуулдаг байна. Аливаа хүн нас барсан хойноо суух нь бүхэл унтаж байхдаа ч сууж чаддаггүй билээ. Гэтэл суугаагаар нь оршуулснаас хойш 80 жил ийм л хിവэр байгаа. Нурууг нь ямар хүч ийм тогтоож байна вэ? Биеийн жинг ямар бодисын солилцол ийхүү тогтмол барьж байгаа хийгээд биеийн дулааныг юу 32 градуст байлгаж байгааг хэрхэн тайлбарлах вэ? Надад манай балд сайхан доктор очиж өөрөө одоо зариуд үзэж гар хурж иднэр үзсэн юм байна лээ. Тэгээд балд сайхан докторын хэлсэн нь бол буддийн бэлэг баримтын ухаан тэр дотор тэр одоо тарины хөлгөн, очирт хөлгөн гэдэгт хамаардаг дэнсэлгүй явах тэрний тэр бясалгалын одоо дүммо гоцол гэж хэлдэг биеийн амин элчийг бадраадаг аргыг хэрэглэж одоо ийм байдалд хүрсэн гэж бол сайхан доктор дүгнсэн байна лээ. Орчин үеийн биолог, хүн судлал, анагаах ухаан, сэтгэхүй судлал, физикийн шинжлэх ухаан яах вэ? Тэдний онол худлаа болж байна уу? Бодит байдал дээр хүний зүрхний үйл ажиллагаа зогсож, тарих цусан хангамжаа зогсоосноос хойш 6 минутын дараа клиник үхэл ирдэг. Тарих өгснөөс хойш бодисын солилцоо зогсож, эсийн задрал эхэлдэг. Зөөлөн эдисийн задрал 4-5 хоногт явагдаж, мах шүрмэсний задрал 2-3 жил, тэгээд яс детал нь 20 жилийн дараа үгүй болдог. Гэтэл энэ бие 80 жилийн дотор энэ хിവэрэ хатаагүй. Тодорхой хэмжээний дулаан, тодорхой хэмжээний чихтэй уян зөөлөн байгаа. Тэгэхээр биеийн амин элчийг бадраадаг арга гэдэг юм зөвхөн буддийн шашны зүйл биш, бас бөөнөр хэрэгэлдэг байсан гэдэг юм мэдээ. Нууц авчаанд, судрын чуулганд алтан тавчид эднэр байд юм байна. Тэгээд тэрнийг хэлж дурсаад тэрээс гадна энэ биеийн амин элчийг бадрааж биеийн дулааныг Цельсийн 10 градусаар дээшлүүлдэг арга одоогийн манай энэ тарнич лам нарт байдаг. Тарны хөлөгний дээд шатанд гарлах лам нарт байдаг. Тэгээ энийг одоогийн энэ 14-р Далай ламаас зөвшөөрөл аваад Америкийн эрдэмтэн Херберт Бенсон гэдэг хүн төвдийн хойтлын энэ тхэн хойтлын тэр ладаг гэднэрт байгаа тарны энэ хоргонд бясалгал хийж байгаа төвд лам нар дээр хэмжилт хийж судалж үзээд одоо биеийн дулааныг өвлийн дүн хүйтэнд цасан дээр нүцгэн суугаад хүйтэ усанд дүрсэн даавгаар биеийг нараагаад ингэхэд хөлдөх жижирх байдаг. Харин дулаанаа дээшлүүлээд тэр цас хайлаад нөмөргсөн даав нь гатадаг юм байна гэдгийг Далай лам өөрийнхөө намтарт бичсэн байдаг. Ийм мэдээнүүд байдаг. Тэрээс гадна Чингис хааны нэг ач Квитүүл гэдэг ач нь галаас айдгүй түүдэг галын цогон дээр унтдаг байсан гэсэн мэдээ Германы судлаач Холгер Кайлвайт гэдэг хүний бичсэн номонд Түүрх Монголын бөөн нарын шийд гэдэг номноос ижилтж харуулсан байдаг гэдэг. Анх буддын шашин үүсэхдээ Энэтхэгийн Бодгая, Капилявацу, Аржигархай гэдэг газарт бурхан багшийн ном тавьж байсан гэгээрсэн бурханы хутаг Нирван дүрийг олсон гэх зэрэг газрыг бурхан шашны гол төв хэмээн үздэг. Тэнд очих сүсэгтэн олны эргэл мөргөл илүү их байсан бол айчмдаа бурханы шашин өрнөн зөвхт төвдөд дэлгэрсэн гэж үздэг.
Сүүлд Монголд бурхны шашин дэлгэрч төвд жуулчдын үзмэр болоод зогсохгүй. Далай лам нь төвдөөс гарч явж төвд шашны төв биш болсон энэ нөхцөлд Монголын амар баясгалант хэд богдын хүрээ бурхны шашны төв болж байсан ч одоо магадгүй Итгэлт хамбын ариун дагшин биеийг үзэх шүтэх эргэлж мөргөлчдийн цаваа ихсэх байх. Одоо миний санахад одоо бурхан багшийн одоо тавьсан зарлиг бүдийн шашин одоо хойд зүгрүүдэлгэх гэдэг одоо үнэн бэ юунд гэдэг одоо хойно газарт бүдийн суглараад энэ бурятник дээр баягалаа иргэдээр одоо бүдийн шашин дэлгэрээд байх үедэн их баяртай байна. Хажуудан одоо Тува гэж үндэс байна. Тэг хажуудан Алтай гэж байна. Хакас гэж бусад одоо үндэснүүд Оросын чи бага үндэс чи байгаа ханы тэдэш одоо бүдийн шашин өнөөдөртөө одоо орж ийн энэ хувраагаар ном юм сургаж байсан учраас одоо бурхан багшийн одоо хөлсөн зарлиг одоо батлагдаж байна. Иймээс буряд бурхны шашны төв болж магадгүй гэж учир мэдэх хүмүүс ярьж байлаа. Энэ нь бурхан багш өөрөө биний шашин умраас умарлуу чиглэнэ гэж айлдаж байсантай уялдаж магадгүй юм. Оросд Итгэлт хамбын биеийг судлах эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдсан. Энэ нь буддийн гүн ухаан, тарнын бэлэг баримтын ухаан, ямандаг бясалгалын үүднээс судалгаас гадна орчин үеийн ангаах ухаан, гоц мэдрэх үе, биенээс цацарч байгаа цацруулалт, долгион, дулаан, элч, үнэр зэргийг нь судлах, тайлбарлах, олонд таниулах үүднээс байгуулагдсан байна. Манай өмнө бихлээ энэ одоо бусад ламнуудыгаа их үргэж байсан. Агуандаржиев гэж байна уу, Дандарон лам байна уу, одоо бурят их нэртэй их алдартай гэж бүхий одоо дэлгэхэн зам мэдж байсан. Тэгээд Ичигэл хамбаламын тухай ерөөсө хүнч мэдэхгүй байсан. Ховор хүмүүс байсан. Тэгээд миний санахад Ичигэл хамбаламын өөрийн аранчин байдлаараа тиймэрхүү нэг намгархуу тийм тайван одоо хүн зөний одоо завоох хүн зөнд одоо илүү юм хэлэх тийм санаа үгүй байсан гэж би бодож байна. Хүн зан өлдөв одоо өөрийнхөө ухаанаараа Ичигэл хамбаламын тухай бичиж хэлсэн байна. Тэрний бид одоо зогсооч чадахгүй болсон учраас оостоо нэнийн өдрөдөж өөрийнхөө нэг зам чиглэрэ болох гэж санаа гаргасан байна. Энэ нь юу юм гэвэл Ичигэл хамбаламын гэдэг мөнөд одоо дэлгэхэд их нанжин биетэй нанжин байдалтай байсан учраас хүн зан одоо илэрхий сонирхож байна. Ялангуяа одоо эрдэмтэн шинжлэх ухааны хүмүүсд ирж асуудал тавина. Тэгээд тэр асуудалдаа өөрөө харьяа өгнө. Тэгээд элдв юм ярих тийм санаа гарсан байна. Тэгээд хажуудан одоо стрессенс гэж байна уу нэг изотерический тэр ухаантай хүмүүсд нэлээд одоо өөрийнхөө югаас ашиглаж эхэлсэн байна. Тэгээд тренинг одоо бүхий юм одоо нэг тайвшруулад нэг журамтай болгохын тулд бүхий одоо эрдэмтнүүдийн ламнатуудаа суулж байна. Тэгээд гол учир нь юм гэхэд 5 жилсоо хэн санаа гаргасан би хэн өөрийнхөө үнэн зүрхөөс Ичигэл хамбаламд шүтэж Ичигэл хамбалыг хүндэлж бичсэн байна уу санаа хэлсэн байна уу илрүүлсэн байна. Тэм хүмүүс бий суулсан байна.